Монгол хөрөм хийв номер 2 төөгөө заяа. Бид нар түр сая part 1-ийг үзсэн. Одоо part 2-ыг үз тэ. Амар өрнөлх нь. Амар чивээ гаргах нь. Хүн танах Монгол хоног гэсэн. Бүрээ харин. Миний G63 хайччих. Миний нэг хармаар. Миний нэг морины хүчтэй мормоо. Чесэрэ нинжадаж өссөн, сэлэмдэж өссөн. Нэг морины хүчтэй мормоо тайна. За сайн бацгаана. Наа бол хөрмөнд орсон. Тэгээ маань очиадаг үү. Хөрмөнд өгсөөр байна. Тэгээ үүний хөрмөнд очихоор тэгээд бас костюм бижак энтраас хэрэгтэй л ахал та. Vibe stream гэдэг нэг подкаст хийсэн шүү дээ. Тэрэнд нь оролцсон бүх хүмүүсийн хөрмөнд орсон. Тэгээд намаа уулна орсон. Тухайн өдөр яа нэг төлөвлөсөн байлаа. Тэгээд ямар ч очив. Сонирхолтой л авах байсан бах уулна. Хөрмөн дээр өмсөх дээлийн хэмжээ өгөх гээд торго дээр ирсэн байна. За ит хоёр. Заавал костюм өмсөхгүй шүү дээ. Мэдгүй байна 2 жилийн өмнө байгаас тэр нөгөө Premier Tailor орж костюм бижак хийлье гэж бодож байсан байхгүй юу? Шалтгаан нь угаасаа юу гэдэг тэр болгоод 100 болж исэн. Одоо намраас ер нь 20 очиход ер нь хүмүүс найзуудаас ер нь бол бидний настай хаж бүгдээр 20 гэд хэлчихэж байгаа шүү дээ. Тэгээд нэг 20-д очсон нэг ёслол хүлээ авалт Монголд очсон ч нэг юм те ганцгүй онцтой болчих гэж бодож ирсэн. Тэгээд тэрийг хэлүүлээгүй тэгээд тэрнээс хойш тэгээд ер нь бол бас те тэгж бодсон өөртөө тархин дотор mental block хийсэн байгаа байхгүй юу? Гүү гоё тийм цагаан хаа дээлж бодсон шүү дээ. Оо нэрээ дээл өмсөд болох байсан юм шүү дээ. Үгүй дээс 2 дээлт атсан шүү дээ. Хоёр шиг тийм гоё дээл хийж байгаа гэж бодоод би тусдаа ирж хэмжээг өгч юм. Заяа болохоор араас ирж өгнө. 103 тийш тэр. Сонсч байна. Одоо бэлхүүс нь гачин бүдүүн гарч ирэх байх яа. Юу вэ 103 аа. Хөхтэй эмхтэйчүүд чи 90 60 ирээд үстэй. Эрэгтэй хүний буюу угаасаа зөвхөн том байт юм болов. Авир ингээ өчигний дотороо эрэгтнүүд нь ч том болохоор ингээ тэлцсэн байт юм болов. Стэйс хөрөн мэдээвэ. Арай болоогүй байна. Гэтэ мань 30 хүрээс өмнө хийнэ гэж бодож байгаа. Өөр нь бол манийхан толгой дотор дээл юмнууд өнцөндөө юмнууд орж ирж гинөө. Тэ мань өмнө ерөөсөө ингээл ажил хийж стрим хийжсэн эзэжтэй мөнгө болохгүй байсан чи хийж бодож ирсэн чи одоо бас жоохон юм мөнгөний хүн чи ингээд төгшөөд ирэнгүүт мөнгөний хэрэгцээ гард юм байна шүү дээ. Тэгээгүү тэгэл бас одоо тэгэл ажил хийхгүй бол тэ болохгүй юм байна гэсэн юм тархинд сууж эхэлж ил байна. 60 тойрог 91. The fuck. 91 ч одоо юу шиг бүкс шиг юм уу? Тэр бүкс шиг бүд өгсөн үү бүр. Юу гэсэн илээ. Бүкс нь одоо 100 даваа наачих тий. Класс гэж. За үзний тойрог 108.5. 108. Бүрүү аа. За итэрийн хормон дээр тасархаа дээл хийлгүүлж аваад тэгэл тэрийг ингээл жаазлал ерөөсө гэртээ тавьчих юм байна. За жаазлал гэртээ тавих гэж зүгээр ингээд маш сайн далт хийгээд дараа нь ирээдүйд ингээд дөрөв хүүхдүүдтэй өгөө те. Аавч хоёрын хормын одоо даашинз гэдэг бол хормын дээл. Аавч хоёр нь хормын ажихтай энэ дээлийг өмсчихсэн. Гоё өстэй Монгол хүмүүс байна. Болцсон уу? Окей. За баярлалаа. Эрэгтэй дээл нь болохоор иймэрхүү юм аа. Төө одоо хэр өндөр юм бол мэдэхгүй байна. Надаас л өндөр. 80 эдтэй хаа. Ихтэй ш те. Гадуураа давхар уучтай. Айныг ууж гэдэг юм уу те? Ууж. Аха. Хүнүү захтай учраас юм Чингис малгайтай. Тэмхтэй. 87 молоо биш баха. Арайч тийм амар өндөр биш баха. Мэдэхгүй байна. Би нэр өндрийг анзаарч байгаа юм байна. Бортгон малгайтай. Бортхон малгай. Одоо бортхон малгаан дээр байгаа энэ бүрийн дотроо чулуунууд оруулж өгнө шүү дээ те. Тийм чулуунуудаа бол ер нь хөвчлэн нөгөө улаан намын цэнхэр дээр ордог байхгүй юу? Тэгэхээр үндсэн дээл маань өөрөө цагаан юм чин гоё совдон өнгөөр явуулах гоё яах. Тэр бүр илүү цагаан болгоод хослуулаа оруулах юм биш те. Хослуулаад хувцастайгаа хослуулаад. Эрэгтэйгээ бол нэг тасархай ганцаарх нэг энэ оройг нь шаржснаас цагаанаараа явцсан. Тийм цагаан аль аль цагаан байсан дээр байгаа. Үүсгэн. Би нэг худлаа те толгоон дээр алтан алт. Тийм үү сте. Толгооныхоо оройн дээр нэг суурах шиг. Тэгээ одоо ингээд шар ахаар хитрхи тод харагдаж байгаа. Тийм. Тэгэхээр энийг бүгдийг ингээд цагаанаар явуул. Ой өндрөө хэлэх наач ямар гоё арга бай те never mind. 169 plus 6.9. Дан 6.9 шилтэй. 5.9 шилтэй fuck. Тэгээ уул нэр 166-аас өчигдөр өндөртэй байсан бол 176 соёл хөрч байна. Дааж байна 76 өрөхгүй л дээ. Даанаар явахаар ингээд хатгамлаараа илүү тоож гоё харагддаг гэсэн үг шүү дээ. Хатгамлаараа хэмжээрийн бүх ажиллагаараа тоож харагдав. Хэр вэ энэ дизайн? Тэжгүй нөө. Хүннүүдэл хийдэр бол янз. За энэ болохоор яг хүнүүгийн болдурын хий байхгүй юу? Энэ бүр хүннүүгийн бууснаас олцсон хий юм уу? Энэ бүр ижинхэн Монгол хий юм биш үү тэгвэл. За эмхтэй болохоор энэ дан юм шанхтай байхаар жоохон цулгуу харагдаж байгаа. Тэгэхээр илүү бортгон малгайгаа оруулж бол илүү хэрэгтэй. Хөө энэ яа. Монгол
ер нь ёс заншлалтай амар гүнзгий байна судалмаар байна тий. Одоо энэ Чингис малгаанууд бол хүнүү цахан дээр илүү зохино. Энэ дан шанхтай байж болно. Тэгтээ жоохон цулгаар гэж байгаа. Энэ ард малгай. Тийм ард малгай болохоор дөрвөлжин Монгол ингэртэй. Монгол цагтай дээр илүү зохино. Энэ малгай. Энэ дөрвөн талтай. Дөрвөн талтай шүү дээ. Мэдээж нэг надад зөгтөг. Дөрвөн талтан дээр юм юу онжуулчих болт юм бэ те? Тийм артлын залаанууд нь бүгд явж байгаа. Бүгд залаатай. Хөөе энэ ядаг загвар энэ Баатрах юм. Энэ нөгөө Монгол хааны. Хөөе танах Монгол хааны хувцас гэсэн юм уу? Монгол хааны хувцас бол үнэндээ болж хувцснаад байсан. Туслах дөрүүд нүртлээ амар гоё хувцастай байсан. Монгол хааны тэр талаараа надад амар деталь нь үнэхээр гоё санагдсан. Хувцсыг танах хийсэн юм. Хөөе би чи үедвэл Монгол хааны хувцас хийлгсэн газраар хийлгэж байгаа юм шүү те. Энэ одоо малгаанууд нь. Энэ эвхтэй малгай. Хитэн малгай мөн үү? Би увсад харсан. Энэ хийн Монгол хааны яах шиг юм шиг буу мухтай юм шүү те. Судалгаатай явуулсан. Та судалгааг нь хийсэн юм те. Хийж байгаа. Чинь бүх тусдаа. ил шүү. Үгүй саяхан эмхтэй байсан. Бид Монгол хаан дээр үзсэн. Монгол хаан маань үзсэн болохоор хэлээд байна. Бүр тусдаа судлаачтай. Энэ одоо ингээ хааны хүн ингээ. За бит хоёрын дийл уулзтууд дутхгүй хэмжээнд гарах юм байна те. Монгол хаан үзээд амар сэтгэлгаан байсан. Усвсах. Сүүлд үзсэн тэр нөгөө оркестр үзснээс хамаагүй илүү сэтгэлгаан шүү дээ. Тэр нөгөө Ghibli-гийн аймаа тоглолтыг тэр нэг юм спикерээр яваад амар онцгой санагдчихсэн. Монгол хаан бол гоё юус. Онцлог өөр мэн үгс те. Би нараа торог дээр дараа нь тусдаа нэг ирж нэг влог хийнэ. Монгол хаан ч тамгүй төштэй бро. Би яг Монгол дийлнүүдийг тайлбарлуулж. Одоо энэ хараа хатны дийл гэж байгаа байхгүй юу? Амар ууз. Энийг өөрийнх нь үсэн заяа. Тэгээ үс нь ингэж явсараад ийшээ ороод энэ ардуура үс нь явж байгаа. Ингээд энэ дотор явдаг. Яваад. Энэ хүртэл явна. Ваа? Жирс үсээ тайрдаг байсан юм биш үү? Дээр үуч Монгол хүүхнүүд ингээд хөл хүртэл урт тустай хараа. Тэгээ энийг ингээд гурилддаг гинүү цавддаг гинүү ингээд ямар ч ийм хэлбэрт оруулт юм байна. Энд чи нөгөө юу штэ Украин стужингээр ер нь бараг л стужин шиг нөгөө тэрнгээр идэв гэсэн. Би яаж мэдээд байгаа юм бэ? Баа вахт мань нөгөө музейд өссөн болохоор мэдээд тах шиг байна. Украин нөгөө шир ингээд бус тасаараа стужин гаргаж ирдэ штэ. Нол нөгөө коллег тэрнгээр идэг. Тэгээ гадуур нь ингээд шүр сувд одоо юу гэдэг те. Хаш маш манзан бүгдийн таг гэж игээл. Тэгээ амар юм юу хэрэг чи бүгдээрээ дээр үдийн үнэт итлүү дараа. Бүгд сувд. Монгол хаттууд ямар гоё аян тансаг амар байсан байна харалт. Монгол сувд байхгүй штэ. Өдгийн чараа гадуураа ийм дийл нөмөрчдөг ийм урт тэнцүүдэд дийл. Ингээ нөмөргөн заяа. Үндсэн дийл нь нугас дараа. Тэгээ гадуураа ийм нөмөрхтэй. Энүүгээр нэг ингэдэг. Үши. Ичиж мичгээр яваад. Урт тамцаатай байгаа нь ер нь гар хөлөө хөдлөхгүй ер нь бол бүх юмаа хүнээр хийлдэг гэсэн утгатай юм уу те. Ингээд ийм байсан байна Монгол хатууч. Энэ болохоор ноёны дээл. Яа. Одоо энэ ингээл энэ тэмдэг мэдлэгийг ойлгомоор байна. Одоо энэ хээнүүдийг бас ойлгомоор байна Монгол. Үлций хээ. Одоо энэ хээ дээр байгаа шүү дээ. Алхан хээ мэгэл те. Юун хээ гэл. Байдгийн шүү дээ. Манай ML Lab байдаг байсан. Бро, Монголд сувд байхгүй. Сувд гэдэг чинь далайн амтны одоо нэг хавчиг юм дотроос гаргаж авдаг юм шүү дээ. Гадаадаас ингэж арилжаа 8 хийж авдаг байсан гэж байгаа байхгүй юу. Тэгээ Монголд байхгүй юм ийм хэмжээгээр хийж байна гэдэг чинь амар баян байгааг илэрхийлэх байхгүй юу ер нь бол. Тэр чи уул шугамнан бол яг хүннүүгийн үеийн дээл болохоор хүннүү дээл чинь аян нь. Хараа. Ultimate Flex гэсэн байгаа байхгүй юу. Гоё баст. Киквад ти хамаагүй сайн. Жохон нэг самурайгийн хувцас. YouTube дээр хий стримээс ер нь бол Кики 1080 байлаа гэд YouTube-ийн 1080 бол хажууд нь 4 нэшээд. Манжин дардвэрэн дээд амир өөрчлөсөн гэсэн. Мань сайн мэдхгүй ихтэй ер нь тийм сонсч ирсэн. Ого, мен аниме гэвэл одоо хоёр л аниме үзэж байгаа. Нэг хогтуудыг нэг хогийн ертөнцтэй нэг аниме тэгээд нөгөө аниме ямар аниме үзэж байгаа лээ. Сакамото. Юу вэ? Үүн тэр Европын шээ. За тат. Оо ямар гоё юм бэ. Дахиад таттай гэж.
Гэтэ энэ бол амар сүртэй харагч нөө. Энэ бол яг хөө ингээд баг байхад бол ингээд маний чинь ингээд техник цар хүрээх юм уу та. Төсөөлөл ингээд угаасаа л Монгол биш бүр Монгол дотроо юу гэдэг нэг юм анги дотроо л юм төсөөлж байгаа штэ. Одоо ингээд гадаадаас ирдэг найзуудтай гадаад хүмүүстэй хамтарч ажиллаж байгаа бизнес чихэн чаашаа одоо хамтарч ажиллаж байгаа гадаадуудтай харилцаж байгаа болохоор ингээд харуулах нэг юм дээлтэй байх нь ингээд жиг авраа байгаа байхгүй. За ийшээ толгоогоо юм. За би бол дурлцлаа энэ нууц. Нээр орч. Ер нь одоо Монголын гайгүй юм монголчуу мьюзик видео Тэ энийг зүгээр ингээд хараад шоконд орно төхөө. Гадаад найзууд ингээд Монголд ирсэн чинь зүгээр те эртний нэг юм кинон дээрээс харж исэн юм бүр юм огор шийт байгаа штэ юм. Game of Thrones дээр харсан тэрнтэй юм дүүцхүүс амар ховд зүгээр л гэртэн юм өлгөөстэй иждэг шээс те. Тэнгүүтээ гадаад зүгээр мань морьтой штэ гэхэд гайхдаг штэ. Тэгэхдээ энэ бүр хажууд бүр амар харагдаж байгаа. видео бүх юм энэ дээр л танаа хувцал явж байгаа бах те. Йоо би ингээ орж ирч ингээ бодлоо. Чи YouTube дээрээс нөгөө хөх Монголын үр сатаа нэг плей хийдэ би зүгээр энэ дээр зүгээр жоох алхаа үзэгтэй. Анхаарлын Telegram очроо Claudina пассвордтай гэсэн чинь. Тэрний хардаг. Орой олсон чи юу сарны гэрэл зүгээр миний тол пассвордтай зүгээр. Бөөн зинхэр гэрэл нассан хүмүүс аа. Өмсөд дуусгав. Гүгү тавьчих. Би мэдэрмээр байна. Яа нөгөө өгөөдөө төрөлгөө буцах юм шүү одоо. Бурхан минь гэж. Яа энэ манай хоригны контентыг үзээд ямар олон хүмүүс юм. За Монгол энэ ер нь бол тэгээд арьс болохоор ер нь юм цэлэн мэлэн цавч мавчих ч юм уу те. За ингээд бүр өвчтэй завчаад түрхэд бол яг нь нэвтрэх. Гэхдээ хальт ингээд шүргээд өнгөрөхөд ингээд арьс мах нь оглох татуулахгүй тийм армарлаа шүү дээ ер нь бол. хорим хий гэж бодох бол. Мөөжи итгэл мэтгэл одоо манайс ингэж орж ирж ингээ бодтоо. Йоо. Таттара. Аяа ямар гоё юм бэ. Нөгөө нурууны нөгөө засал шиг л шүү дээ. Толбтой монголчууд хадуурээ хизээч дэхгүй хизээч сарняхгүй халдвартай монгол. That looks crazy. Уртын дууны шуурхай урханы ишээ юусны сон юрэн буйны тэнгэртэй хурчитний домоо хотон монгол бичээ бигийн тасаа Ahora. Oh, what the fuck? Monka W. Бага ингэж харна хэр юу гин те. Бага малгайгаа ингэж аваад тэгээд энийг хажуудаа ингэ барьчих штэ те малгайгаа. Тэгэл Гэхдээ ер нь бол энэ арай жоохон гоёлын л байгаа. Гэхдээ бүтцийн хувьд бол яг ийм л хүмүүс байлдажсэн боос харах гэдэг штэ. Энэ бол үнэ амар харагдаж штэ. Тэ мөр унтсан ингээ сэлмээ агсцсан гэдэг юу гэдүүлээ. Тэгээ нэг ийм овцтой ийм мастай очка ингээ дайрч ингээ төсөөлтөө. ингээл явсан гэсэн үг штэ. Окей. Яа. Нөө сүүлийн шинэ юуных уу? Тий сүүлийнх. Одоо энэ дээл нь. Фух. Гахалтай. Эдгээр одоо үн хід хөрөх үү? Нууц шол. Чин бүр амар Үнэтэй болсон те. За нөмөрг нь би нөгөө нэг чиний хажууд байна. Гоё харагдсан гэдэг байгаа. За. Алаа исэн. My fucking god. Малгай нь болохоор юм. Малгай тэр. Бүр бүгч бугуувчтайгаа. Дээр үед одоо хамгийн амар нь энэ болгоно нь бүр жинхэнэ яг эрдэнэ чулуу байсан юм зү тэ. Тий. Oh my god. Юу гэсэн юм бэ? Яаж баян ямар амар байсан юм бэ те. Зя тэгээд хорвын зураг авалт тасархаа болох юм байна. Үзүүлбэрүүд тасархаа болох юм байна. Алия өөр. Энэ амар лог байна. Болох нэ.
Энэ амар лоо байна. Яг орж ирж байгаа тэр видео явахад л зүгээр дуустай бүр яг. Гэхдээ одоо Facebook дээр бол энэ бичлэгнүүдийн коммент бол бүр юм байгаа х те. Манайд нарангууд яг ингэж шаах гэсэн бодолтой байна. Надад бол тэгж харагдчих. Би энэ чирээс ерөөсөө тийм новши марахгүй байна, муухай марахгүй байна. Мэдгүй. Одоо наваа үзэж байгаа ч юм манайдын үеийнхэн бол эзэж тэгж харахгүй л нэрээ ингэж шаах гэсэн нэрээ боломжтой бол нэрээ ийм амирал өрөм шаахаас. Одоо амирал гоё ярьж байна. Яа, энэ төвчрэл бол бас амар юм байна. Одоо яаж хүмүүс ингэж яг намар заяа. Хүмүүс хөдөөнөөс ингэ орж ирээд хотын амьдрал бужигнах үеэр яг найр наадмаа хийдэг байна ёо. Би бол нэг юм мэдсэн хараа 8 сарын 22 байна шүү дээ. Уус амар сайн өдөр. Тэр өдөр зүгээр тэг зогсолт. Эртхэн тэр юм руугаа гарч л байхгүй бол угаасаа хол. Okay, let's go. Яа, ийм контент өвөнд байгаагүй те. Байсан болоо мэдэхгүй байна. Зүгээр манийхын хувьд бол зүгээр нүдл нэгдэж байна. Нэрээ. Мэн одоо иймэрхүү одоо хормын бичлэг үзээгүй байсан бол дараа нь хормын хийх гэсэн чинь тэгэл хүмүүсээс зөвлөгөө аваад нэг юм их байсан баг. Одоо ингээ нэг юм стандарттай болчихж байгаа байхгүй юу? Йоо, ингэчл замыг тулж ин да. Улаанбаатарт нэрээ те. Амьдрын гэдэг бол За одоо яг яс ороод бүгдээрээ дээлээ өмсч үзээд тэг ялцгануулъя да гэж. За албиас ороод гэрч нараа танилцуулъя. За номер 1 Шээсээр нинж адаж өссөн, сэлэмдэж өссөн хоёр байна. За сайн байцгаана уу? Ян мөвж байна. Мөнх эрдэнэ байна. Тэгээд ахыхаа хормон дээр гэрч хийж байгаа даа. Баяртай байна. Мөнх эрдэнэ би тэр чи юу төвлөө чинь өгч байгаа. Мөнх эрдэнэ миний би мөнх тэнгэрт дөрөөрийн өвдөөс За дараагийн хүн маань дахиад мөөтөө. Мөөжи биш мөөги. Юу яцгаана. За мөөг байна. Ютубер мөнх эрдэнэ. За тэгээд төгөөхөн хормын гэрчээр оролцох гээд догтлол байж энэ да. За дараагийнх нь Торуу. За Окей. саксофоны тамирчин. Төгөөхийн хормон дээр очих чаад нэр төрөй байна. Нэг сая. Очих жагаа тийш бүр гэрч болгож байгаа. Бүр гэрч болж байгаа. За дараагийн хүн манай QG. Тэр ч анх бүр крамп хийж өссөн хоёр байна. 2000-аад оны үеэс хойш крамп хийж асуулт форумын ивент дээр очиж десант акаахын өмнө крамп хийж өнгөөгөө чирчсэн хүмүүс байна. Манайс чи юм K squad гэдэг нэг амар өвдөс тэ. K squad гэдэг. За дараагийнх нь манай итгэл байна. Сүүлийн 5 жилийн хугацаанд одоо төг байхдаа одоо 5 жилийн 75% намд амьдралаа. Одоо хамгийн ойр дотны хоёр хүнийхээ хормын гэрч болох гэж байгаа да баяртай. Манад амьдрдаг юм биш үү? 75% нь цуг аялж амьдрцгаас юм байна. За дараагийнх нь манай бэлгээ маань байна. Хай. Юуан бэлгээ тэгээд крипто гэдэг бизнес хамтрагч төгөөг. За тэгээд иймэрхүү хүмүүстэй манай гэрч байна. Заягийн гэрч нарыг заяа танилцуулах ба. Би дэше ороод гоё дийл өмсөж байгаа дөрөнд танилцуулж ярих юм уу? За манай охтууд олон үндэстний хувцс өмсөж байгаа. Хормын гэрч яа сонгот юм? Нэрээ ерөөсө бодож байгаагүй юм шүү дээ. Өөдөө бүгдээрээ хормын гэрч байж болохгүй бах те. Яад юм бол хэдэн гэрч байдیں۔ Хамгийн ихтгэл даас хүмүүсээ сонгодог гэсэн штэ. Хормын байвал үзчихээсээ сонгох үгүй. Юу гэж би үзчихээсээ хормын гэрч сонгох уу? Тийм үстэй. Мэдгүй одоо ингээд найзуудаасаа сонгочлоо гэвэл одоо ингээд бүгдээрээ тэнцүүл үгдий барьцах юм санагдаад байгаа байхгүй. Тэ. Одоо мен нэг Мё Офагийн хоёрыг ингээд хормын гэрчээр сонгочлоо. Тэнгүүт нь цаана одоо хорлоо ултраамах баяа яах те. Бүгдээрээ хормын гэрч болд юм уу? Яг яа тийм бол гэрчлэн гэдэг мен ойлгохгүй л байна л да. Тэрээ яагаад гэрчлээд байгаа ш? Нилийн гой үндэстний яснуудыг бүгдийг гой харуулах үүднээс бүгднийг тэр үедээ л одоо хувцс өмсөлж байгаа. Эндээс эхлээ ямар үндэстэн ясны хувцстай хүн бэ? Өөрийгөө бас танилцуулна уу? Мянгад татан байна. Жамила. Миний хатны хувцс барга. Барга. Яа. Одоо нэмштэй гэрч нар юм байна те. Өөрийгөө танилцуулна уу? Ямар хатан болж байгаа? Хотон. Хотон хатан золоош. Гоё юм уу? За бадма ямар хатан болов? Үлд. Аха. Йоо ямар амар гангай юм бэ? Ямар хатан? Үзэмчин. Үзэмчин хатан пүрэв долом. Гэтэ энэ одоо үндсэн яснуудын дээл нэрийг би мэдээд байна. Ял мен музейд өссөн болохоор мен багтаа яг манай МО музейд ажилладаг байсан байхгүй. Тэгээд мен баг ингээд
музей гэж хэлд орсон хөхт байхгүй юу. Тэгээ мань ингээл амьдралынхаа эхний 6 жил тэгээ 100-ны 3 сар болгоныг ер нь бол тэгэл Дорн тавигийн музейтэй чой бас ингээ өшөөг цоогоор харснаа өбөө гэж дууссан. Яг энэ дээлнүүд иж бэр мань бараг өмсгөн холдгоо л тоглолт байсан. Оо. Энэ юу нэ тий. Оо. Damn. Дээлийг хин мэдээ бүгдээрээ тэгээ Дорн тавигт байхгүй л дээ. Гэхдээ ер нь Дорн тавигт одоо байдаг одоо үндэсний яснуудын иймэрхүү дээлнүүд тэгээд ер нь бол соёлын тиймэрхүү үзмрүүд идэх байсан. Монгол юу харагдаж байгаа зү? Тийм ээ. Манай эд чинь бүх өөрсдийнхөө үндэсний ясныг цээжилсэн. Шүн болохоор тэд нар амилдаг гэсэн үнэн үү? Йоо, мань бүр айгаа шээдэг байлаа шүү дээ. Нэг бөөгийн хувцастай. Нэг бөөгийн хувцас байхгүй юу? Одоо бөөгийн дээл гэх юм уу? Тэгээ ингээд нэг гарнаас нь могоо зоогоо гарцсан. Тэр өрөөнд дотор нэгээд хүний гавлын яс мастай. Йоо, би тэр өрөөнд сүргтлээ байдаг байсан төхөө. Тэгээ манай өвөө харуул хийдэг. Тэгээ өглөө сэрэнгүүтээ ингээд нөгөө хоёр музейг ингээд эргэж тойрож ингээд тойроод явцсан. Мэн ингээ өглөө үүрээрсэснэ өвөө байхгүй өстой. Бүтлээ ойлжсэн шиггүй л. Амар гоё хэрэгч та эдийг бүгднгийн доор залуучууд минь хүлээж байна. Өөрийгөө танилцуулна уу? Би энэ уг нь бол бүрээд ямар хатан болсон лээ бүрээд та нарын торгын архивыг харалтсан. За манай хөөрхөн 6 охин ингээд бэлэн болж ин да. Миний 6 bridesmaid гэрчүүд шүү дээ. Хөөрхөн охтод энэ. Энэ нөгөө манай гол дүр юм шүү дээ. Ой, Монгол Harry Potter гэж хараад. Бүрээ Harry Potter. Бро, чимби. Би дандаа л нэг ийм хөөрхөн байгаа юм шүү дээ. Сайн дүр. Бро, яг ийм байх байсан юм байна да. 17 цаанд ба. Бро, болчихно. Ханчин бас надад захиа өргөчих шээс. Тэр хаттын хувцас нь бол амар харагч. Эрэгтэй дээлнүүд одоо жоохон сул харагдт юм байна. Яагаад юм бол эдгээр болонгууд яг юу гэдэг casual дээлнүүд байгаа таахгүй. Нөгөө хэд амар гоёлын. Тэгээд сүр байхгүй тий. Бэж. Энэ дээлнүүд өөрчлөгчлөө. Эдгээр бол амар харж байна. Им хээ угалцтай болоод ирэхээр л амар шат юм байна. Одоо энэ дэр бүр чөлөөт. Story гэж шаам. Оцнуудаа өмсөж үзээд ерөөхдөө болчлоо. Манай хүмүүс маань бүгдээрээ нийт бид нар чинь 6 ястны дээлүүд өмсөж байгаа. Манай гэрч нар бүгдээрээ. Тэгээд орж ирэх аймаа бүх юмнууд нь гой тодорхойлцсон. Ерөөхдөө болцсон. Entrance эхлэл бол хамгийн чухал. Эхлэхдээ бид нар сэрсэн талаар эхлээд араас нь Нор бандтын Уяхан замбуу ТV наран гэдэг дуу уртын дуу яваад тэгээ араас нь энэ дуу яваад тэгээд бид нар орж ирж байгаа. Тэр найруулга болстой гоё болох байх гэж бодож байна. Тэгээд одоо бүгдээрээ явж cinematic видеоийг тухайн өдөр дүрс авах хүнтэйгээ яриатай. Одоо энэ яг саяны яг энэ бүх сценүүд маш гоё видео болох хэрэгтэй байхгүй. Айгуу гоё рeel болж гарч ирэх хэрэгтэй. Тэр болгоны яг аль өнцгөөс сэрсэн тал гэдэг нь тийм амар дуу юм уу? Мань мэдэхгүй юм байна. Сэрсэн тал. Мэтгэл ахaltaй яг үнэндээ. Гэхдээ зөвхөн нэрийг мэдэхгүй л юм байна. Окей даа. Сэрсэн тал гэдэг юм шиг сайн даа. Захуу яг бидний хүсэж байгаа бүх юм ингээ ойлгодог хүн хэрэгтэй. Айгуу гоё залуулдаг. Гэтэ бас мэдээ чанартай камертай маш гоё бичиж чадхаар тэгжээж бид нар одоо бүх юмний ард гарна гэж. 4 хоног үлдсэн. Hi. Makeup сая өдөө дээр хийлгчээд торго дээр ирсэн байна. Бид нэр эндээс өнөөдөр зураг авалт хийх гой хатныхаа дээлүүдийг аавна. Тэгээ дээрэс нь битүүрийн хурмын гой цагаан дээл хос дээл маань бас гарсан байгаа юм байна. Яалчгүй хурим бол маш спешиал. Цагаан дээл амар байсан. Хамгийн чухал өдөр болохоор хамгийн гоё гэсэн дийлийг хийлгүүлэхийг зорилоо. Тэгээд өмсөж харуулъя. Excuse me. Өнөөдөр
За Викторийн одоо яг нөгөө хормын ордон дээр өмсөх За влог хийх юм байна. Энэ амар гоё. Энэ аавра энэ бичлэгний аавра амар гоё байна. Бөөл ад жаргал хүмүүс яваад байна шүү дээ. тэрэлч дээр нөгөө хүмүүсээ хүлээж Амар ядарч байгаа. Тэр цагаан дээлэн тэр нөгөө дизайныг гаргалцсан шүү дээ. Эдний нөгөө топ дизайнертэй те. Бүр юм хүннүүгийн ихээтэй тэгээд юм хүннүү захтай амар Монгол дэлэхгүй. Тэгээ миний зүгээр хамгийн имиж байгаа юм малгай нэ. Яг Чингис малгайтай. Тэгээд бүр яг ингээ хаан шиг суна гэсэн. Энэ чинь ганцхан удаа амьдрал болж байгаа үйл явдал юм чинь. Гой хувцлаад, гой малгай толгойтой нөмсөд те. Яг гоё үйл гоё штэ. Тэгэхээр тийм утгаар л энэ малгайтай нөмсөж байгаа юм шүү. Тэрнээс биш өдөр болгон тэр амар Чингис малгай өмсөөл тэ өөрийгөө хаан гэж бодоол тийм биш. Ялчгүй амар том хорин болох гэж байгаа болохоор тэгээд яа Чингис малгай хэлгсэн гэж. Чи ч удаа идтэн бэ? Би 16 тий. 19-тэй. Яач ч doesn't make sense. 19-тэй гэж яаж би амар юм спешиал хүн баггүй. 10 жилдээ нэг л насны. 10 жил нэг л нас нэмдэг. Тий. Нийт ер нь 101 насалсан байгаа заяа. Гэтэ 19-тэй. Put your number in my iPhone 16 Pro Max гэмээр санагчлаа бүр ёо. Энэ цагаан микийг чи надад зориулж авсан юм шүү. Матгас цаатан минь. Би бол анх ингээд энэ малгайг амар crazy байна. Би малгайг орчё гэтгсэн чи яг энэ хувцсны хамаг утга учир нь малгаандаа байгаа гэж манай торгын хүмүүс надад тайлбарлаж өгөөд. Яг бидний гаргасан дизайнер угаас дараа яг энэ ингээд цагаан бид нар чулуугаар хийж тохирсон байхгүй сүлд. Олон өнгийн чулуугаар шүү дээ. Энэ нэгнээс удаа бүх юм цагаан. Тэгээд энэ хийг нь шараар хий гэж ярьсан. Гэхдээ болоод цагаан байх тусмаа ингээд ажиллагаа амар деталь явж байгаа. Одоо ийм цав цагаан Яа, шар байсан, шар гаагүй бол хормороо л өмсөх боломжтой. Энийг хартаа. Дийлт яаж гарч байгаа. Crazy. Чи өөрийнхөө өмсөх үү? амар гоёрч. Хоёр давхар. Nice. Би нас яваад байна уу яагаад үйлчих гэдэг яа. Хөх мөх тэнгэрийн дор. Бид нар шиг ийм өв уламжлалтай, ийм ёс жаягтай хүмүүс дэлхийд цөөхөн штэ манайхаа. Ер нь бол тийм үстэй баа. Дэлхийд ямар олон улс колоничлогдсон, ямар олон улс өөрсдийнхөө өв соёлыг устгуулсан, ямар олон улс арчигдсан те дайн дайжинд үндэстнэрээ бүр юу ч үлдэхгүй байхгүй болсон. Монголчууд төрлийн дээлийн хар гэр тэгэл тэр ахуй соёл, ёс заншил яа те стил байж энэ тэр манайс нэг Европ жоох гол нэг Европ хормыг гээл хэрэг галуу дагаж хөлөө хөлдөн гэдэг лөө. Вай. Бахархалтай шахах хэрэгтэй шин. Бидний ярьсан зурагч энэ байхгүй яар. Та нар тайлбарлаад өгөөч. 100% ярьж байгаад яг нөгөө Монголын сэргэн мандалтын үеийн хүнүүд зах одоо 13 дугаар зууны Чингис малгай яг тэр үеийнхэн цаг үеийнх юмыг оруулж өгсөн. Энийг юу гэлээ? Бортхон малгайтай. А энэ арын хэсэг нь болохоор шилвч. Тэгээ бортхон малгай. Тийм. Тэгээд толгойнхоо оройд өргөжл шигтгэж байгаа. Вау, тийм үү. Би тэрийг хараагүй шүү дээ. Тийм болохоор Монгол ардын угалзан хийтэй байгаа. Бүх хий хатгамлууд нь болохоор цагаанаар явсан. Инжээр нь ч гэсэн яг сайн анзаарах юм бол энэ юм жижиг нарийн хийтэй торог. Яг энэ инжээрнийх нь хэсэг нь болохоор өөр торгоор явсан. Яг ингээд ажиллагаагаар л ялгарч байгаа гэсэн үг. Илүү тансаг харагдуулах гээд бид ярилцж байгаад нөгөө шармал биш. Цагаан өнгөрсөн хувцас юм. Миний болохоор ер нь бас адилхан шүү дээ. Эрэгтэй ч гэсэн давхар хувцас байгаа. Энэ хүрэмтэй, хүрмэн ингээд тусдаа. Дотор дийлэн ч гэсэн дангаар салгаад өмсөж болно. Малгай нь болохоор Чингис малгай. Тэгсэн эн чинь шилвчтэй. Миний залуу хаана. Энэ малгайн дээр алтлаг юм оруулахар газар оройн алтлаг болчихоо бүх юм цагаанаар. Зүгээр л юм сахиус нэнгэр буугаад ирсэн юм шиг л зүгээр бүх юм цагаан. Бүх юм цагаан хэрнээ энэ ингээд ажиллагаанууд ялгарч харагдаж байгаа. Тасархаа. Тасархаа. Гоё нөө. Мейкаптай. Хоёлаа яаж өмсөлцөхлээ? Бишээ, бүгжөө солилцож үнсдэггүй лөө. За одоо шууд нөгөө Женко Торин 13 дугаар зуун руу яваад 13 дугаар зууныг Монгол гэрт ингээд сууж хагаад зураг авах бол манай ануудаар амар зураг авах гэсэн. Yes.
Яг юу гэж хэлэхээ олохгүйсэн. Cinema. That's the best one. Зя 13 дугаар 100-д ирлээ. Яа бас л явж ирж шүү. Энэ дуудаа баг 10 хэдэн жилийн өмнө хүмүүсэлд ирсэн хаа. Гэтэ нэг юм бодогч байна. Женко Батулгаах энэ том уулын бүх амнуудыг нь тэр чигээр нь эзэмшиж худалдаж аваад тэгээд тойруулж юм кампус маягийн юмнууд бариад тэгээд ирээдүйд угаасаа Монголд аялжуулж хөгжнөө гэд зориулж ингэж хийнэ гэдэж бослаа. Бизнесийн үнцгээс харахаар алч ба штэ. Энд баг л 20 жилийн өмнө байсан мэт 10 хэдэн жилийн өмнө л байсан шүү те. Зя ингээд 13 дугаар 100-д ирсэн чи энэ хүүхэн ингэж байх юм. Эхнэр ядарч гин үү? Өөр хийдөө. Тия энэ ч одоо энэ бол өстой гоё гэр байна өө. Тэр нөгөө 13 дугаар 100-ын цогцлбарын 5 6 юунууд отгоо зураг байна. Тэрэн дээр номын өргөө гэж байгаа юм байна л да. Айгуу гоё монгол бичгээр бичиж байгаа заяагийн тэм зураг байл зөвл юм байна. Тэгээд тийм бичигнүүд каллиграфууд байдаг. За энд бол бид хоёр хамтдаа сууж байгаа хаан хатны зураг авахуулаад хоёр ээжтэй хоёр ээж нь суух хэвтан болов. Яг ард нь ингээд мөрнийхэн цаана ингээд хоёр харагдаад заяа голтон те. Зя зураг авалтанд орлоо доо гэж бүгдээрээ. Зя эн чин болчи. Тэр үед боол байсан л байгаа те. Боолын нийгэмтэй л байсан. Ер нь дэлхийн улс болгон боолтой байсан гэж байгаа. Миний G63 хайччихв. Миний нөгөө хар морь нэг морины хүчтэй морь. Миний нэг морины хүчтэй морь маань хаана. Намайг хобоолын нааш нэрүүлээ. Аха. Одоо энэ Төв Азийн сайхан талын урд нь сэлэн бариад өөртөөгөө зогсох гэж байна. Идээс ирээс nice. Өөрийнхөө зүүн тийш харъя. Тэгээ царай жоохон наашаа харсан. За жоохон тийм. За болцоо гэсэн. За зураг авахулчлаа. Одоо видео дөр синематик дэвс авахулаад. За явсаа. Морой хэлж байгаарай. Татж чинь авч чинь. За. Тээж урагшаа. Nice. Хойш энэ дэр уруул сул явна шүү. За. Жимэхгүйгээр. За одоо заяа маань уруу сул what the fuck. За ингээл авчих. Уруу сул. За наша камерлаа харъя хоёлаа. Ахны дэс бро, thank you for the man. Нэрээ өчтөлтэй бро. Энд дэр хоёлаа над руу нэг харъя. Одоо чи хийшигээ хардаг нарах. Яг бэбэ. Яг бэбэ. Хэн маш их жоо. Энэ зургуудыг бид нар харж болох уу? Батан зоёо болсон байна. Ийм амар их өнөд гоё л доо. Дунднаас нэг 21 дугаар зууны чулуутай. Заяагийн хувцас тасраа. Тиймэрхүү байна. Дээр үед бол хаттууд ийм амархан. Holy aura. Нэ. Арч нөө. Ийм зураг авахлах хэрэгтэй байна уу? Яа энэ гадаадууд хараад энэ бол амар харагдчихаа. Тэгээ энэ үдэ яг what the fuck тажууд нь бол тэгээ энэ хажууд нь зүгээр л харьцуулшгүй баг. Яг гот энэ бол хооёхоо Луи Гуччи. Би бол хатан шиг мэдрэмж авч байна өнөөдөр. Гэтэ хатан байх айгүй хэцүү байна. Энэ малгайтайгаа ингээл нэг 30 минут толгод яг толгоо ингэж штэ. Хүзүүж хэлэх юм байна. Яа. Чиний малгай юм. Миний малгай бол гоё байгаа шүү дээ. Манай дээр зургуудаас тасраа гарч илээ. Түрүү зургуудыг нь харсан чинь яг юм киноны постэр шиг л байл. Тэгээ тэр зургууд угаалгаад гоё битээр яг хормон дээрээ гоё тавиад тэг хүмүүс уус инстаграм дээр энэ апплод хийх юм бол яа гоё. Юу болно те. Нэг ийм хаатан байгалаараа ийм гоё тал нутагтай те. Өөртөө ингэсэн газар нутагтай тэгэл. Манай ийм одоо нэг хаантай солонгос кино үзэж байгаа байхгүй. Амар ярд юм билээ штэ. Энэ нутагт байгаа бүх зүйл минийх. Тэ чи хүртэл минийх. Тэгж ярд юм билээ штэ. Хаан баярд ч бүр солиотой шийтэл штэ. Зүр ингээд ард иргэдэн миний өмч гэдэг бүр сэтгэл зүйтэй амьдрт юм билээ штэ. Уралт шийдвэр гаргах хэрэгтэй. Тэгээ хоёр Bon appetit your majesty лөө. Тэр хаа. ээжтэйгээ ярилцсан чинь. Санал хураалцаад. Одоо их хуралдаа зарлаад бүх найзуудаас асуугаад тэгээ хоёр ээжийн шийдвэрээр хоёр ээж зөв гэж үзвэл тэгээд. Хөөх энэ аяга. Oh my god. Энэ айргных юм уу мами? Айрггүй энэ. Нара. Соширэн дээр тавих юм.
Малгайгаа. Би яг зүгээр үү? Явсаа. Нааш авч байгаа хоёр үг байна. За уул нь бол юм дотор нь юм шивс мэстээс болоод байгаа шүү дээ. Зя цагаан дээл. Миний дээл бол амарх уу. Углаад болоо. Тэр одоо хоёр дахь цаас энэ тасархаа байгаа зү өмсөн чараа залаа малаа. За яг ёо Монгол гэрийн гадаа хараа. Кино юу энэ одоо би одоо үлгэр дотор амьдраад байна уу? Энэ бодит амьдрал уу? За ерөнхийдөө бол одоо яг сүүлийн цэг рүүгээ явж байна. Бид нар номын өргөөгээд айгуу гоё. Google дээрээс яг миний харж исэн зургийг авсан газар юм байлаа ингээд. Тэг яг тэр зураг шиг гоё тийм. Им эрдэм мөр хөөсөн те. Тийм ухаалаг талыг харуулах тийм гоё юм. Ийм гоё цаг авцтай очоод зураг авахлаа заяа. Одоо миний хэлээд байгаа юм чинь шүү дээ. Энэ аккорк. Нөгөө миний влог хүмүүс мэдж байгаа даа ингээ аккорк. Тэг би нэг аваад одоо машинд авч хаялтаа шүү дээ. Нараа ингээд. Энэ ингээ хараа аккоркод яваад байгаа байхгүй. Ерөөсөө л хараа хөдөө ямар ч хамгаалагч байхгүй заяа. Хөдөө ямар ч түкийн ажилтан байхгүй. Хөдөө бид нар ерөөсөө энэ хоёр юм өгч штэ. Учраас бид нар ерөөсөө ингэж болохгүй. Ингээл аккорк ингээл хаяашаа юм чи одоо. Энд тэгээ задрахгүй штэ. Энд одоо хэдэн мянган жил, хэдэн зуун жил ингээ байгалд ингмээргүй л байна. Хайрын захиа. Вау. Энэ эмэгтэй шиг ингээд монголч байгаад гоё яваад татсан би. Дахин дурлаад ах юм яах вэ? Яах вэ влог манайхаа хэлтэй. Гэрлэхээс өмнө ингэж олон дурлж болох уу? Дуулаараас дуурсараа. Дуулаад халаалт ирээс. Оо түрүүний үзсэн биш ч одоо фускин гарч шít. Кейктер нэг жилийн байж авсан хүн болно гэж байх уу? Баа шүү. Мандаж нэг жилийн байж таа байгаа шүү. Тэр улаан боовны зурагтай хүн байгаа шүү. This video, man. Absolute cinema. YouTube compression so bad. Гэн бүр аим гоё чина. Чи энэ бичлийг үзээ. Энэ бүр үнэхээр гоё видео байлаа. Түндэр үзсэн зүйлэн нь бол үзсэн видеоны дундаа бол нэрээ хамгийн гоё л байлаа. Эндээс дүү гоё YouTube Монгол YouTube видео үзснээр нэг салахгүй байна. Одоо part 3 дээр яг хөрмөө хийж байгаа видео гарсан даа шүү дээ. Absolute cinema.